За сайн байцгаана уу? Та бүгдийн өдрийн мэндийг хүргэе. Програмчдын суурь нэгчээсийн дараач өдөр эхэлж байна. За тэгэхээр өнөөдөр бидний бодох бодлого ямар бодлого юм бэ гэвэл энэ асуулт одоо анхаарал хузганы тэмдэгтийн бодлого байна. За энэ анхаарал хузганы тэмдэг бол математикт юуг илэрхийлдэг вэ гэвэл факторалыг илэрхийлдэг шүү дээ, тийм. За тэгэхээр n-ийн факторалыг олгоно. Ямар нэгэн int тоо өгдөн. За тэрний өгөгдсөн тооны хэдүүсээ факторалыг нь авах юм байна. За тэгэхээр факторал гэдэг нь өөрөө юу юм бэ? За n-ийн оронд хэдүүсээ жишээ нь 5 гэдэг тоо өгөгдсөн байлаа гэж бодоход 120 гарна гэж шүү дээ. Яаж энэ 120 гараад байгаа юм бэ гэвэл 5-ын одоо энэ анхаарал хузганы тэмдэгтэй. Энэ юутай тэнцэх вэ гэвэл 1-ээс 5 хүртэлх тооны үр дүртэй тэнцэх нь. 1-ээс 5 хүртэлх тооны үр дүртэй тэнцэх нь байна. За тэгэхээр энийг хэдүүсээ яаж олох юм бэ гэх юм. За ер нь бол хэдүүсээ одоо үдцсэн байгаа ичдээ гаргана шүү дээ, тий. Тэр бол мэдээж хэдүүсээ луп бишгэрнэ. За тэгэхээр хэдүүсгийнх нь луп хаанаас хаа хүртэл явах юм бэ гэвэл 1-ээс тухайн n тоо хүртэл явах нь шүү дээ. Хэрвээ n тооны оронд 5 байвал 5 тийм ээ. 1-ээс n тоо хүртэл яваад. За тэгэнгүүт хэдүүсэнд нь юу хэрэгтэй юм бэ гэвэл мэдээж энэ фактораасаа хадгалах нэг за хэдүүсээ f гэчээ тий. F гэдэг нэг хувьсагч хэрэгтэй. За энэ хувьсагч дээр өмнө хэдүүсээ нийлбэрийг олоход tig гэдэг анхны утгыг өгчээсэн тий. Тэгвэл энд хэрвээ tig гэдэг анхны утгыг өгчвөл f-ийг ямар нэгэн тоогоор үржүүлээд байхад одоо tig л гараад шүү дээ. Тгийг ямар ч тоогоор үржүүлсэн tig гарна. Тийм учраас хэдүүсээ тгийг өгж болохгүй юм байна. Тэгэхээр хэдүүсээ үржүүлэхээр тухайн тоо өөрөө гардаг тоо гэхээр тэр бол 1-ийг өгөх хэрэгтэй байх нь. Үржүүр дээр 1-ийг өгөх хэрэгтэй. За тэгэнгүүт хэдүүсээ f-ийг үржих нь одоо энэ ямар нэгэн за I гэдэг нэг хувьсагч байлаа гэж бодъё шүү дээ. Тэгэхээр I-аар үржүүлчих нь. За тэгэхээр энэ юуг илэрхийлж байгаа юм бэ гэвэл I нь хэрвээ нэгтэй тэнцүү байвал f-ийг үржих нь 1-ийг үржих нь 1 болох нь шүү дээ. 1-ийг үржих нь 1 тэнцүү 1 гээд энэ дээр 1-ийг хадгалах нэ. За дараа нь I нь 2-той тэнцүү болно шүү дээ, тий. Юу нэргээд тэгвэл 1-ийг үржих нь 2 гээд f дээр 2-ыг хадгалах нь байна. 1 биш. Одоо 2-ыг хадгалдаг ус. За тэгэнгүүт хэдүүсээ одоо I дээр нь дахиад 3 нь очиж штэ тий. Loop нь эргээд одоо тэр давталт нь эргээд одоо 3 болно. I нь 3-тай тэнцүү болно. За тэгвэл 1-ийг үржих нь 3 гэхээр одоо энэ чи 2 байгаа штэ нэрээ. Энэ дээр 2 болцсон юм чи 2-ыг үржих нь 3 гэхээр 6. За тэгэхээр энэ бас одоо юутай тэнцэх вэ? 6-тай тэнцүү. Энэ дээр 4-тэй тэнцүүгээд ингэж явсаар байгаа хэдүүсээ 120 гэдэг тоог сүүлд нь гаргаж авах нэ. За ерөнхийдөө бол ингэж хэдүүсийн бодолд бол бодогдох нь байна. За тэгээд хэдүүсээ бодолт руугаа орж үзье. За тэгэхээр хэдүүсээ энэ дээр яах ёстой вэ гэвэл n гэдэг тоогоо хэдүүсээ юунаас авах ёстой шүү дээ. Хэрэглэгчээс авах ёстой. За тэгэнгүүт хэрэглэгчээс авсныхаа дараа хэдүүсээ за f гэдэг нэг факторалыг хадгалж байгаа учраас f гэдэг нэг юуг авчээ те. Нэг хувьсагч авчээ. За тэгээд хэдүүсээ loop-ийг бичнэ шүү дээ те. Хаанаас хаа хүрэх нь явах нь тодорхой учраас 1-ээс n хүртэл явна. За тэгээд даяа нэмэгдүүлээд явна. За энийг эсрэгээр нь ч гэсэн бодож байна шүү дээ. n-ээс 1 хүртэл явуулж болно. Тэнгүүд тэнцүү f-ийг үржих нь a явуулах нь байна. За тэгээд хэдүүсээ c out f гингүүд хэдүүсгийнх нь ерөнхийдөө бодолт болох нь. За input дээр 5-ыг хэдүүсээ өгөөд үзье. Юу болох нь харцгаая. Хэдүүсээ 120-ыг юу байж тээ. Тэгэхээр хэдүүсгийнх нь бодолт бол зүв байна. За энэ бодлогыг хэдүүсээ одоо spoj дээр тавиад үзцгээе. Spoj энэ бодлого байгаа тий. За тэгээд submit solution дарлаа. Энэ дээр сонгоцоо. За тэгээд ингэ хуулаад тавьчих шүү дээ бодолтоо. За тэгээд одоо бодолтоо илгээгээд үзцгээе. Юу болох нь вэ? За болж байна те. За ерөнхийдөө бодолт бол ийм байх нь байна. За хэрвээ ойлгоогүй зүйл комент хэсэгт бичээрэй. Би өөрийнхөө завтай цагаар хариулаад өгч болно. Мөн бичлэг таалагдсан лайк болон subscribe дараарай.